Өдрийн мэнд хүргээ үзэх сонсогчдоо би өмгөөлөгч Болд Эрдэнэ байна. Та бүхэнд терминал 1 тэр хөтөлбөр хууль эрх зүйн болон ээлж дугаарыг хүргэж байгаад таатай байна. За бизнесийн орчинд байгуулагдж байгаа гэрээ хэлцэл амжилттай эхлэл болох нь ч бий. За зарим тохиолдолд тухайн гэрээ хэлцэл нь томоохон эрсдлүүдийг бий болгож байдаг. За ялангуяа бусдаа гэрээ хэлцэл байгуулахаас өмнө гэрээний нөгөө талын эрх зүйн нөхцөл байдлыг нэгтлэн шалгахгүйгээр шийдвэр гаргах нь за тухайн байгууллага хуулийн этгээдийн үйл ажиллагаанд санхүүгийн томоохон эрсдлүүдийг дагуулдаг шалтгаануудын нэг байдаг. За иймд бид өнөөдөр бизнесийн гэрээ хэлцэл байгуулахад анхаарах зүйлсийн талаар ярилцах болно. За манай студид өнөөдрийн зочин маань хүрэлцэн ирсэн байна. Өмгөөлийн MJL Attorneys хуулийн фирмийн удирдах партнер өмгөөлөгч Мөнх Чаргал оролцож байна. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Нэвтрүүлгийн урилгыг хүлээн авч оролцож байгаад баярлалаа. Баярлалаа. Бүгдд нь өдрийн мэнд хүргэе. За юуны өмнө та өмгөөллийнхөө нөхөрлөө нэг товч танилцуулаач. За ямар чиглэлээр дагнаж ажилладаг вэ? Ямар бүтэц бүрэлдэхүүнтэй байдаг вэ гэх мэтчлэнгээр. За манай өмгөөллийн MJL Attorneys хуулийн фирм 2012 онд үүсгэн байгуулагдсан. Одоо 15 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. 14 жил болсон байна. За бид өнөөдрийн байдлаар 13 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. За зөвлөх үйлчилгээ, хууль зүйн зөвлөх үйлчилгээ, өмгөөллийн үйлчилгээг хослуулж үзүүлдэг. За Монгол, Англи, Хятад, Орос хэл дээр ажиллаж байна. Тэгэхээр манай харилцагч нар иргэн хуулийн этгээд, за дотоод гадаадын иргэд хуулийн этгээд ингээд нэлээд хослолмол ийм хуулийн этгээд юу харилцагч нар байдаг гэсэн үг. Тэгээ одоо бид бас юу хажуугаар нас нөгөө пробоно ажлыг бас чадгаараа хийхийг хичээгээд оролдоод 2017 оноос хойш бас бид ажиллаад явж байна. Одоо удахгүй 5 сарын 1-нд бас пробоно өдөр болох гэж байна. Тэрэндээ бэлдээд байж байна да. За баярлалаа. Үндсэн сэдв рүүгээ орё гэж бодож байна. За нэвтрүүлгийн эхэнд танаас түгээмэл асуудаг нэг асуултыг асууя. За манай бизнес эрхлэгчид гэрээ хэлцэл байгуулахдаа хамгийн нийтлэг гаргадаг алдаа юу нь юу байдаг вэ? Та энэ тал дээр зөвлөдөг хуульчийн хувьд за бизнес эрхлэгчдээ гаргадаг нийтлэг алдааг юу гэж харж байна? За гэрээ хэлцлийн харилцаа бол иргэний эрх зүйн харилцаа дотроо одоо хамгийн нийтлэг тохиолдож байгаа хамгийн ач холбогдол өндөртэй эргээд үр дагавар бас өндөртэй ийм харилцаа байна л да. Гэрээ хэлцлээс үүсэж байгаа эрх зүйн харилцааны хувьд. Тэгэхээр одоо практикт гэвэл нийтлэг нэлээд их алдаа гарч байна. За эдгээрээс дурдах юм бол хүний өмнөөс гар үсэг зурж байна. Хин нэгний өмнөөс бүр ингээд зээл аваад өгчөж байна. За жишээлбэл захим зээлийн гэрээнүүд одоо аппликейшны зээл гэж яриад байгаа. Өөрийнхөө ийм Монголигийн нэвтрэх нэрээ ашиглаад хин нэг хүн зээл авч өгчөөд дараад нь зээлийн үр төлбөрт унахдаа би наа зээлээ чи аваагүй өөр хүн авсан гэж яриа сууж байна. За итгэмжлэл байгаа эсхийг шалгахгүй байна. Итгэмжлэл авахгүйгээр гэрээ зурж байна. Өөрөөр хэлбэл яг гэрээнд гарыг сурах хэрэгтэй этгээд мөн бишээ ойлгохгүй байх жишээ. За дараагаар нь гэвэл гэрээ байгуулчаад компанида гэрээ байгуулсан хүн маань захирлынхын нэгтлэн бодогчийн хувийн данс руу төлбөрийг шилжүүлж байна. Өөрөөр хэлбэл гэрээ байгуулсан субъекттэй ойлгохгүй андуурч байна. За тэгээд цаашлаад татвараас сухтаж дүр үзүүлж хилцэл хийх. Одоо хоёр тал нь хуулдаж банкнаас зээл авах тий зохиомл гэрээ байгуулах. За тэгээд мөн дээрэс нь гэрээлэгч талуудаа сайн судлахгүйгээр гэрээ хэлцэл байгуулах. Гэрээнийхээ зүйлийг шалгаж судлахгүй, нэгтлэхгүйгээр гэрээ байгуулах. За эргээгээд бас нөгөө одоо хөдөө орон нутгийн хаягтай харилцагч гэрээлэгч байвал хаягийнх нь мэдээллийг шалгахгүйгээр гэрээ байгуулад нөгөө нь хөдөөрөөгөө яваад өгч гэх юм уу. Шүүх төхөөр хөдөөрөө шүүхтэх, зардал нэмэгдэх гэдэг ийм асуудал гарч байна. За тэгээд сүүлд нь бол нөгөө шүүх арбитрийн хариаллын асуудал байна. Одоо бол улс хоорондын гэрээ хэлцэл аягүй хийгддэг болсон цаг үе. Тэгээд маргаан гарвал маргаанаа хаагуур шийдвэрлэх вэ гэдэг дээр гадаад улсын арбитрийг сонгож бас эрсдэлд орж байгаа тохиолдол цөөнгүй байгаад байна л да. Тэгээд саний дурсан жишээнүүд бол ер нь нийтлэг л гардаг жишээ байгаа. Тэгээд энээс өөр зөндөө олон бас асуудлууд гардаг, тийм практик тулгардаг гэсэн үг. За бусдад
гэрээ хэлцэл байгуулахаас өмнө тухайн гэрээний нөгөө талыг таньж мэдэх гэдэг юм уу? За хууль зүйн бэлтгэл хангах гэдэг юм уу? Энэ нь ер нь ямар ач холбогдолтой юм? За гэрээ байгуулахаас өмнөх яг энэ бэлтгэл ажлыг бол яг би өнөөдөр тухайн гэрээлэгч иргэн хуулийн этгээдийн гэрийн даалгавар гэдээ ойлгочиход болно. Хууль зүйн яг нэр томьёоны хувьд бол хууль зүйн магадлан шалгалт. За англиар бол legal due diligence. За Монгол зарим тохиолдолд хууль зүйн дүн шинжилгээ хийх гэж нэрлэдэг. Өөрөөр хэлбэл гэрээлэгч талаа гэрээний зүйл болоод байгаа. Одоо богт, тусгай шүүл, эрх, компани, газар гэдэг гэрээ байгуулах гол шалтгаан болсон тэр зүйлээ судлах. Гэрээлэгч талынхаа хууль зүйн эрсдлийг одоо шалгах энэ ажиллагааг бол том бүхэлд нь ингээд нэрлэж байгаа л да. Тэгэхээр гэрээлэгч байгаа хөрөнгийн байдлыг ч гэсэн шалгадаг. Хөрөнгийн байдалтай нь уялдуулаад татвар нийгэм даатгалын өртөө байна уу? Шүүхийн шийдвэрээр өртөө байна уу гэдгийг хүртэл шалгаад ингээд явж байгаа. Тэгэхээр энэ ажил бол яг олон улсын одоо энэ бизнесийн практикт бол тогтмол хийгддэг. Ерөөсөө гэрээ хэлцэл рүү орохынхоо өмнө эхлээ хоорондоо самжиж өгүүлдээд энэ төслийг буюу гэрээлэгч таныг ингээд шалгана шүү. Та мэдээлэлээ манай энэ хуулийн фирмд өгөөрэй. Энэ фирм маань биднэрт дүгнэлт гаргаж өгөх юм аа. Дүгнэлт сайн гарвал гэрээгээ байгуулж гэрээнийхээ нөхцөл рүү орё. Өөрөөр хэлбэл гэрээний гол нөхцлөө тодорхойлох шат руугаа орё. Дүгнэлт тааруухан буюу муу гарвал би тантай хамтрахгүй байна гэдэг ийм одоо шат амжилгаар л явж байна л да. Монголд бол муу ялгаагүй одоо 2002 оны иргэний хууль батлагдаад за бүр анх гэвэл 92 оны шинэ үндсэн хуулиас хойш ер нь гадны хөрөнгө оруулалт 93 оноос эхэлдэг лүү да. Ингээд тэрнээс хойшоо энэ ажил бол одоо олон улсын хуульч нарын оролцоотойгоор анх хийгдэж эхэлсэн байдгийг. Тэгээд сүүлд бол 2008-9 оны эдийн засгийн одоо бас огцом өсөлтийн жилүүдэд бүр эрчтэй хөгжиж ирсэн. Тэгээд хуулийн фирмүүд дотоод гадаад ингэлтгөө Монголд байгаа хуулийн фирмүүд энэ хуулийн магадлан шалгалтыг бүрэн гүйцэд хийгээд дүгнэлт гаргаж өгöd явдаг. Одоо ч бас бид нэр шалгаж байгаа. Хамгийн нийтлэг тохиолдож байгаа нь бол энэ хөрөнгийн зах зээл гэж байгаа. Үн цаасын зах зээл дээр нэг хууль зүйн дүгнэлт гаргах гэж нэг ажил байгаа. Энэ бол яг энэ хуулийн магадлан шалгалтын бас нэг төрөл юм байгаа. Тэгээд олон нийтээс хөрөнгө босгохын өмнө хөндлөнгийн хуулийн фирмээр шалгаад дүгнэлт гаргаад бүх асуудлыг шалгуулж байгаа ийм хэм маяг л та. Тэгэхээр бол ингээд одоо алхам тутамдаа л хийгддэг ажил. Тий. Яг өнөөгийн практикт бол Монголын бүх компани за бүх бизнес эрхлэгч иргэд бол яг энэ хуулийн шалгалтыг бас байнга хийлгэж чадахгүй л байгаа. Тий. Тэгж явж байна одоогийн байдлаар. За практикт энэ шалгалтыг хийгээгүйгээс үүссэн бодит тохирлууд ер нь юу гэдэг юм бол тань дээр ийм тохиолдлууд гарч ирсэн зүйлс байгаа юу? Тий. Одоо нөгөө хуулийн магадлан шалгалт чинь өөрөө айгүй өргөн хүрээний ойлголт болчиход байгаа юм. За жишээлбэл бид нэр өөрийн одоо эзэмшлийн газартай компанийг хуулийн шалгалтаар шалгалаа гэж бодоход за нэг 35-аас 50 төрлийн баримт бичгийг шалгадаг байхгүй юу? Тэгээд энэ шалгалт бол яг тухайн шалгуулж байгаа хуулийн этгээдийн зөвшөөрлөлтөөр хийгддэг. Өөрөөр хэлбэл би хөрөнгө оруулалт татгаж байгаа. Энэ байгууллагатай гэрээлцэлт байгуулгаж байгаа. Тийм учраас би өөрийгөө шалгуулах зөвшөөрч байна гэдэг ингээд явдаг шалгалт байгаа. Тэгэхээр энэ өөрөө бол айгүй өргөн хүрээний шалгалт. Бичиг баримтын эрсдэл, хууль зүйн эрсдэл, шүүхийн эрсдэл гээд маш олон төрлийн эрсдлүүдийг бол тодорхойлж гаргаж ирдэг. Тэгээд дүгнэлтэндээ тусгаад явж байгаа. За томоохон хэмжээний яг хохирлтой тал гэх юм бол хууль зүйн магадлан шалгалтын хүрээнд одоо миний мэдж байгаагаар гэвэл техникийн шалгалтууд бас дахин хийгддэг байхгүй юу? Олон уутын жишээ гэж байдаг л да. Би бас 2010-11 оноос хойш сонссон. Энэ нөгөө тухайн одоо алтны техник эдийн засгийн үндэслэлээр алтны нөөцийн хэмжээг буруу тогтооснос болоод маш олон банкуд дампуураад ингээд хүссэн жишээ байхгүй юу? Тэгэхээр нөгөө нэг хуулийн шалгалт чинь бас technical due diligence санхүүгийн шалгалт гэхэд зэрэгцээ хийгддэг шалгалтуудтай л да. Хууль эрх зүйн бичиг баримтуудыг бол яг хуурамчаар ингэж үлдэх нь бол харьцангуй гайгүй. Яг тэр хөндлөнгийн байгууллагуудаас мэдээлэл цуглуулдаг учраас. За яг хуулийн шалгалт хийсний үр дүнд
айгуу том боломжоо бас явсан. Одоо эрсдлээс өөрийгөө зайлсан жишээг дөнгөж саяхан над руу тохиолдлоо л доо. Бараг өнөөдөр над руу ярьж байна. Саяхан манай нэг үйлчлүүлэгч маань уулзсан. Тэгээд харуул хамгаалтын үйлчлэгээ үзүүлдэг, бизнес эрхэлдэг. Тэгээд хамгаалтын ажлынхаа төлбөрт орон сууц захиалгаар бариад гүйцэтгээд бэлэн болцсон орон сууц төлбөртөө авч байгаа гэд. Гэтэл тэр орон сууц нь бол төрийн мөнгөний авалгад ингээд барьцаалагдсан байх магадлалтай. Ийм дүр зураг харагдсан. Тэгээд миний зүгээс бол та гэрэн даалгавар хийх хэрэгтэй байна. Тэр нь юу гэхээр энэ орон сууц чинь төрийн одоо мөнгөний авалганд барьцаалагдчихөө, шийдвэр гүйцэтгэлээр битүүнжлэгдчихөө. Энэ асуудлаа шалгаа. Хэрвээ тийм байх юм бол та энэ орон сууцанд ороод амьдрсан ч гэсэн дараагаар нь та хөөгдөж гараад ч юм орон сууц үлдэх эргээгээд үндсэн төлбөрөө нөгөө төлөв төлөгч талаасаа нэхэх гэ хугацаа алдах, хуулийн зардал гарах гэдэг айгүй олон эрсдлүүд учрах юм байна. Та ийм зүйлийг шалгаад ирээгээд би явуулсан. Тэнгүүд нөгөө маань өнөөдөр над руу ярьж байна л да. Таны зөв байна. Би ингээд шалгаад үзсэн чинь одоо төрийн мөнгөнд ингээд 50 гаруй тэрбум төгрөгийн асар олон тооны орон сууц битүүмжлэгдсэн нэг нь хураа авагдсан бүр. Миний орон сууц байсан байна. Тэгээд би энийг олж мэдлээ. Нөгөө нэг гэрээлэгч үр төлөвтэй байгууллага энэ талаар ерөөсөө мэдээлэл өгөхгүй байгаа байхгүй. Тэг хөндлөнгийн мэдээлэлээс дандаа ингэж баталгаажуулж авдаг юм ажиллагаа байхгүй. Тэгээд тэр хүмүүс маань нөгөө нэг одоо 300 сая үнэтэй орон сууц байгаа. Тэгэхээр тэр төлбөрөө өөр маягаар мөнгөөр нэм үү өөр төрөнг авах байдлаар ингэж эрсдлээ хааж байгаа байхгүй. Тэгэхээр тийм хуулийн шалгалт хийснээр ирээдүйд үүсэх асар олон мөнгөний болон одоо зардал чирэгдлийг хэмнэх давуу талтай энэ жишээгээр харагдаж байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө нэг юу байгаа одоо хуулийн шалгалтыг яг хуулийн этгээдийн төвшөнд ингээд хуулийн фирм хөслөөд хуульч хөслөөд нэлээд зардал гаргаж хийдэг л дээ. Энгийн яг нөгөө бизнес эрхэлж байгаа хувь хүн бизнес эрхлэгч байна. За мөн бизнес эрхэлтгүүч гэсэн гэрээний харилцаанд орох гэж байгаа жирийн одоо иргэд хүмүүс байна шүү дээ. Энэ хүмүүс маань хүртэл хийх боломжтой. Бүр даажаа ярих юм бол шалгуулж байгаа этгээдийн зөвшөөрлийг авахгүйгээр нийтэд нээлттэй байгаа мэдээллийг ашиглаад энэ шалгалтыг хийх боломжтой байдаг. Жишээлбэл хуулийн этгээдийн нээлттэй мэдээллийн сан гэж байгаа. Захирлын хийн, хаяг нь хааны, хизээ байгуулагдсан, хувьцаа эзэмшин хийн, үйл ажиллагааны чиглэл нэмэ. Орон сууц захиалгын гэрэн дээр жишээлбэл тэр орон сууцны төслийн гүйцэтгэгчийн тусгай зөвшөөрөл, барилгын ажлын зөвшөөрөл, одоо юу зөвшөөрөл нь хүчинтэй юу үгүй юу? Бүр ингээд цаашлах юм бол шүүхийн шийдвэр гарсан байна уу? Одоо нөгөө нээлттэй шүүхийн цахим сан байгаа шүү дээ. Шүүхийн шийдвэрүүд тавигдж байгаа. Тэндээс хүртэл хайлт хийж болно. Давхар нөгөө шүүх хуралдааны зар нээлттэй тавигдж байгаа шүү дээ. Тэрийг бас бид нар нээлттэй хараад энэ байгууллага чинь олон хүмүүс шүүхэд өгөөд эхэлсэн байна. Тэгэхээр эрсдэл асуудалтай байна гэдэг. Ингээд нөгөө нэг жирийн яг иргэн ч гэсэн тодорхой зөвлөгөө аваад хийчих боломжтой бас юм баггүй. Тэгэхээр нөгөө бид нар хэд тийм том нүсэр гэж бас ойлгож болохгүй энэ хуулийн шалгалтыг. Тэр чинь өөрөө хууль эрх зүйгээр л өөрийнхөө хэмжээнд шалгаж байгаа тийм л ажиллагаа байгаа юм л да. Тэгэхээр энийг ер нь зайлшгүй хийх хэрэгтэй гэж бодоод байгаа. Ямар ч тохиолдолд гэрээлэгчээ бас судлах асуудал байна тийм. Гэрээлэгчээ таньж мэдэх судлах гэдэг нь ер нь юуг хэлж байгаа вэ? За хуулийн этгээдийн хувьд одоо та түрүүн хэллээ нээлттэй мэдүүлээд бас ийм мэдээллийг харж болно гэд. За иргэний хувьд гэдэг юм уу тухайн гэрээний зүйл болсон зүйлийн хувьд юуг одоо таньж мэдэх боломжтой байдаг талаар дахиад нэг дэлгэрүүлээд хэлээд өгөөч. За гэрээлэгчийг таньна гэдэг маань нэгдүгээр гэрээлэгчийн санхүүгийн чадамжийг нь бол шалгаж байгаа. Энэ хүн гэрээ хийгээд гэрээний заасан үүргийг биелүүлэх хэмжээний потенциалтай байна уу үгүй гэдгийг шалгаж байгаа. За хоёр дахь нь энэ гэрээлж байгаа этгээд маань шүүхийн хэрэг маргаантай юм биш үсттэй. Үр төлбөртэй этгээд биш юм үсттэй гэдгийг шалгах ийм боломж бол байгаа. Гурав дахь нь бол надад өгөөд байгаа мэдээлэл нь хөндлөнгийн мэдээллээр баталгаажж байна уу? Үнэн зөв байна уу? За тэр өгөөд байгаа мэдээлэл гэдэг нь одоо орон сууцны мэдээлэл, газрын мэдээлэл, худалдаж байгаа машин, объект те тусгай зөвшөөрөл айгүй олон юм байж болно. Жишээлх юм бол орон сууц гэхэд бол бид нар лавлгааг нь шаардж болно шүү дээ. Барьцаанд байгаа байхгүйг нь лавлгаас нь хардаг. Машин бол ялгаагүй. Тээврийн хэрэгслийн гэрчлэгээ мөн шаардлагатай бол эм Монголигийн лавлгаа, автоеврийн газрын лавлгаа барьцаанд байна уу гэж шаардлагач болно. За тусгай зөвшөөрөл эрэхтэр бол тэр эрх олгосон байгууллагаас авдаг лавлгаанууд байгаа.
өөрөөр нь гаргуулж болно. Зарим тохиолдолд бол яг нээлттэй мэдээлэлээс сууж болно. Ер нь интернетийн орчин хөгжсөн нэг давуу тал нь энэ нөгөө нээлттэй мэдээлэл айгуу ихсэж байна л да. Тэрийг харж болно. За тэгээд шүүхийн шийдвэр гарч уу, шүүхэд хариуцчаар дуудагдж уу гэдэг чинь өөрөө одоо энэ шүүх хуралдааны зарын сайтууд байгаа. Тэрэн дээр гаргаж байгаа. За тэгээ бүр цаашлах юм бол 90 сурвалжлагдж байгаа хүн мөн үү биш үү гэдгийг харж болно. Энэ хүн чинь одоо бусад үр зээлтэй болоод эрүүгийн гэмт хэрэг хийгээд эсвэл шүүхийн шийдвэрээр ингээд үр төлөвтэй болоод энийг жишээлбэл цагдаагийн ерхий газрын одоо e-police гээд 102 цэг эмэнчүүлүүдийн аппликейшн байгаа. Тэрэн дээр 90 сурвалжлж байгаа этгээд энэ жагсаалт байгаа. Шүүхийн шийдвэр үүсгэх газрын сайт дээр байгаа. 90 сурвалжлагдж байгаа этгээд юм бас зурагтайгаа байгаа. Ингээд бол иймэрхүү ажиллагаа яг тодорхой хэмжээний цаг аавна. Гэхдээ хийх бүрэн боломжтой. Бараг иргэнээс ямар ч зардал гарахгүй. Өөрөөс нь ямар зардал гарахгүй их боломжтой ажиллагаа. Тэгээд гэрээлэгчийг таних дээр яг нөгөө нэг давхар тэр тухайн гэрээний маргааныхаа төгсгөлийг аягуулсан харах хэрэгтэй болчиход байгаа юм аа. Одоо нэг жишээл хамгийн энгийн жишээл дурдмаар байна л да. Одоо хуулийн этгээдтэй бид нар гэрээг тохиол аягүйх байдаг. Хуулийн этгээдтэй бид нар 50 сая 100 саяын дүнтэй үнийн үнэтэй гэрээ байгуулдаг. Этгээд. Тэр төслийг явуулан чадна гэж юм уу те? Эсвэл худалдаа 8-ны. Гэтэл тэр тухайн хуулийн этгээдийн хууны хэлсэн хөрөнгийн хэмжээ буюу дүрмээр бичсэн дүрмийн сан 20,000 төгрөг, 100,000 төгрөг байдаг. Муугаар бодлоо гэхэд тухайн гэрээний дагуу шүүхэд хэмжил гаргаад шүүхийн шийдвэр гараад ингээ шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар дээр очдог. Гэтэл тухайн компани эзэн, хувьцаа эзэмшигч чинь компанийнхаа өмнөөс тэр хууны хэлсэн хөрөнгийн хэмжээгээр хариуцлага хүлээдэг. Өөрөөр хэлбэл хариуцлага хүлээх үнийн дүн 20,000 төгрөг, 1 сая төгрөг гэсэн. Дээдл нь тэр бичигдсэн хэмжээгээр. Гэтэл шүүхийн шийдвэрийн үнийн дүн 100 сая төгрөг. Ингээд хязгаарлалтын хариуцлага гэдэг чинь тэр компани өмнөөс хууны төлөвч хариуцлага хүлээхгүй хөрөнгө нь холилдсон байвал нэг хариуцлага хүлээх заалт байгаа. Бусдаар тэгээд тэр хүн тэр хов хоосон компаниас юу ч авч чадахгүйгээр ингээ хохироод үлдэх хэрэгслээд байхгүй. Ерөнхийдөө энийг бол жишээлбэл гэрээлэгчийг судлах, таньж мэдэх нөгөө төгсгөлөө харах алхам гэж би нэрлээд байгаа юм. Тэгэхээр гэрээ байгуулах нэг хэрэг, тэрийг хэрэгжүүлээд амжилттай хэрэгжүүлээд явах чинь өөр асуудал болчиход байгаа. Тэгэхээр айгүй олон л асуудал байгаа. Зүгээр энгийн жишээ дурдвал саяны асуудал байна. За тэгэл тэр үр төлбөр мөлөргээл зөндөө олон л асуудлууд байна. Үнэхээр саяны хийсэн зүйлүүдийг жирийн иргэн бас тэр болгон нэгтнээ бай хандаад хийж чадахгүй. Тэгэхээр шаардлагатай бол нөгөө хуулийн фирм, хуучин мөнгөлөгчд хандаад тодорхой хэмжээний бага хүрээнд шалгалт хийлгэмээр байвал бага хөлс төлөөд явцдаг. Дэлгэрэнгүй шалгалт хиймээр байвал нэлээ өндөр дүнтэй мөнгө төлөөд хийлгдэг. Тэгэхэд эргээд тэр гаргаж байгаа шалгалтын дүгнэлт хариуцлагыг тухайн хуульч, хуулийн фирм өмгөөлөгч хариуцдаг. Би энийг шалгаад үнэн зөв дүгнэлт гаргаж өглөө тань гэдэг. Тэгэхээр эргээд нөгөө одоо хуулийн үйлчлэгийг авах соёлын асуудал юм уу да? Тий. Баруунд бол яг энэ хэвийн зүйл болоод тогтцсон байгаа. За миний дараагийн асуулт болохоор яг хуулийн этгээд дээр нийтлэг харагддаг нэг зүйл байдаг нь компани хувьцааг их худалдаж авдаг. За тэгээ харахаар нэг хувьцаа эзэмшлийн хурлын тогтоол за хувьцаа худалдаа авах гэрээ эрх шийдвэрлэх гэрэл гэсэн юм баримт бичиг байдаг. За мэдээж түүний араас янз бүрийн эрсдэл үүсдэг. Та хувьцаа худалдаж авахд за эхний ээлжинд энэ хэнийг анхаараач гэдгээр зөвлөгөө өгөөч гэвэл юу гэж зөвлөх вэ? За хувьцаа худалдаа авахаас өмнө бол яг одоо энэ хуулийн шалгалт бол яг сонгодог утгаараа хийгддэг ийм гэрээний төрөл мөн. Компани худалдаа авах уу, компани хувьцааг худалдаа авах. За тухайн компани үр төлбөрийн байдлыг шалганаа. Татврын үр төлбөр, нийгэм даатгалын үр төлбөр, за бусад банкус санхүүгийн байгууллагын үр төлбөр. За мэдээж эцэст нь шүүхийн шийдвэрээр бусад төлөх үр төлбөрийн асуудлыг шалгана. За хоёр дахь нь тухайн компани дээр байгаа хөрөнгийн лавлгаа мэдээллүүдийг шалгана. Газартай компани бол газрын төлбөрөө төлж үү? Газрын цуслагдах эрсдэлтэй байна уу? Газрын хэмжээ хэд юм? Газар нь хүчинтэй юу? За эрх байвал жишээл лойны өмчийн эрх ч юм уу, газар ашиглах эрх, тухайн шүүрлийн эрх байвал тухайн эрхийг хүчинтэй байгаа байдал, төлбөр нь төлөгдсөн байгаа байдлыг шалгана. За цаашлаад тухайн компани хувьцаа эзэмшигч хэдэн хүн байна? Тэр хувьцаа эзэмшигч нь өртөө байна уу?
Хаана хэдэн төгрөгийн өртөө юм. Яагаад тэгэхээр хувьцаа эзэмшигчийн өр төлбөрийн асуудал компани хувьцаанд нөлөөлдөг байхгүй юу? Тэгэхээр тэрийг бас шалгах шаардлагатай. За тэгээд компани нөгөө нэг гадаадын хөрөнгө оруулалтын компанид нэг хэсэг тухайлбал гэрчлэг нь хугацаатай олгодог гэсэн 2 орчлоор сунгаад гэрчлэг нь хүчинтэй юм уу? За тусгай зөвшөөрлөлтөй компани их байна. Одоо үйл хөдлөх зуучлалын барилгын ажлын гүйцэтгэгч зөвшөөрлөлт юм те. Тусгай зөвшөөрөл аягүй чухал. Тусгай зөвшөөрлийн хүчинтэй байдал сонгогдсон юм уу, сонгогдаагүй юм уу, төлөвлөрөн төлөгдсөн юм уу, суслагдах эрсдэлтэй байна уу гэд. Ингээд бүх юм руу л орж шалгана гэсэн үг. Тэгээ хуулийн этгээдийн бүртгэлээр бүртгэл нь хүчинтэй байна уу, бүртгэл нь суслагдж уу гэд ингээд юм болгоныг шалгана л да. Тэгээд саяны бүх баримтууд шалгасан бол шаардлагатай бол санхүүгийн тайлан бас үздэг. Яг энэ санхүүгийн шалгалтын нэг хэсэг боловч эргээгээд санхүүгийн тайлангаас бас мэдээлэл харж болдог. Тийм. Тэгээд саяны бүх мэдээллүүдийг яг нөгөө шалгуулж байгаа компанийхаа юутай л юм л да. Хувьцаа эзэмшигчийн буюу захирлын зөвшөөрлөө л би даавна. Тэгээд хамгийн сүүлд нь энэ компани дээр шүүх арбитрийн маргаан явж гинэ үгүй юу? Шийдэгдсэн юм байна уу үгүй юу? Шүүхийн шийдвэрээр үр төлбөр гарч байгаа үгүй юу? Яг компани хувьцааг авч явах үед шүүхтэр айгүй том өндөр үнийн дүнтэй маргаан явж болно. Тухайн компани хариуцсаар татагдсан. Тэгэх юм бол эргээгээд нөгөө хувьцаа авсны дараа тэр шүүхийн шийдвэрийн үр төлбөр нөгөө нэг худалдаа авагч шинэ хувьцаа эзэмшигчдэр чи үүснэ. Тэгээд тэр хүн хохирол дуна. Эрсдэлт өгнө. Тэгэхээр энэ олон эрсдлийг л нээж илрүүлнэ л дээ. Тэгээ нээж илрүүлсний дараа яаж бууруулах вэ гэдэг би одоо хоёр дахь бас хэсэгтэр бас ярилцъя гэж бодоод байна. За ойлголоо, баярлалаа. За миний дараагийн асуулт болохоор за гэрээний нөгөө талаа таньж мэдлээ. За хууль зүйн магадлан шалгалтаа хийчлээ. За одоо гэрээ байгуулъя гэдэг асуудал дээр орлоо. За яг энэ гэрээ байгуулагдах шатанд ер нь ямар асуудлууд гарч ийн? За гэрээний аль нэг тал болоод оролцож байгаа иргэн хуулийн этгээдийн хувьд гэрээн дээр тухайлан тавих ёстой шаардлагууд, тохиролцох ёстой нөхцлүүд нь юу байдаг вэ? Тэдгээрээс алинд нь илүү анхаарах ёстой вэ гэдгийг тайлбарлаад өгөөч. За тэгээ. Яг энэ хэсгийг ярьж эхлэхийн өмнө сүүлийн үед нэлээд нийтлэг тохиолдоод байгаа бас нэг одоо гэрийн даалгавар гэх нэг зүйл байна. Тэрний юу гэхээр нэг оюуны өмчийн хамгаалалтын асуудал байна. Тэг энэ бол бүх төрлийн харилцаанд маш чухал болчиход байна. Ялангуяа бүтээл туйрвдаг, оюуны бүтээлч үйл ажиллагаа эрхэлдэг, шинэ шийдэл бүтээдэг, шинэ бизнес үйлчлэгээ, брэнд бий болгодог. Тэрийгэ бусдад ашиглуулдаг, хөсөлүүлдэг, түрээслүүлдэг, худалдаг. Магадгүй гаднаас хөрөнгө оруулалт татдаг. Ийм төрлийн болвол одоо хуучин хуулийн этгээд дээр нөгөө гэрээ байгуулахаас өмнө нөгөө оюуны өмчийн хамгаалтаа хийх асуудал зайлшгүй болчиход байгаа. Тэгэхгүй болвол тухайн хүний бизнесийг санааг нь хулгайлаад маргааш бараа хотогтон үйлдвэрлээд зарчдаг ийм асуудал үүсэж байгаа байхгүй. Тэгэхээр энэ нөгөө хуулийн шалгалтаа баг зэрэгцээд байж ах жинхэнэ яг өөрийнх нь хувийн гэрийн даалгаврын асуудал мөн болчиход байгаа. За миний хувьд 2023 онд оюуны өмчийн итгэмжлэн төлөвчийн эрх авсан. Тэгээд түүнээс хойш бол тасралтгүй оюуны өмчийн бүртгэлийн үйлчилгээ, оюуны өмчийн эрх хамгаалтын үйлчилгээ үзүүлж байгаа. Тэгэхээр яг энэ асуудал бол байнга тулгарч байна. Тий. Үүнийг бол гадны этгээдүүд Монголд аягүй сайн хийдэг болцсон. Ихэнхдээ гаднаас оюуны өмчийн хамгаалт хийлгэж байна. Сүүлд бол яг дотоодын энэ бизнес эрхлэгч нар маань ач холбогдлыг ойлгоод бас мэдүүлдэг болоод байна. Тэгэхээр энийгээ урьдчилж одоо нөгөө нэг бүртгэлийнхаа алхмыг эхлүүлчихэд гэрээнийхээ юу л орох хэвээр. Тэгэхгүй бол өөрийнхөө оюуны өмчийг хамгаалаагүй хүн гэрээ байгуулад бас эрсдэлд орох магадaltaй болчиход байгаа. Тэгэхээр энийг бас би нөгөө өнөөдөр таны ярьсан дээр бас зориулж дурдж оруулъя гэж бодсон юм. Тий. Тийм, тэр тусмаа манай бизнес эрхлэгчдийн одоо за орчин гэдэг юм уу, соёлын хувьд бол оюуны өмчийг бол нэг их анзаардгүй хаа тий. Уг нь бол тухайн одоо юу гэдэг нь гэрээ хэлцлийн агуулгад оюуны өмчтэй холбоотой хэсэг нэлээд чухал ач холбогдолтой байгаад байдаг. Гэхдээ тэрийг одоо юу гэдэг эрэхтэй байх ёстой, эрэхгүй байх ёсгүй гэдэг талаас нь бол манайхан төдийлөн анхаардаггүй байх гэж бодож байна.
яг бас тэгж бодож болохгүй. Магадгүй 2000 оны их үеэр ч юм уу. За 10-аас 15 жилийн өмнө ч юм уу. Оюуны өмчийн асуудлыг яг манай дотоодын иргэн хуулийн этгээдүүд маань орхигдуулсан байж магадгүй. Сүүлийн жилүүдэд бол харьцангуй бас анхаарч эхлэв байна. Гэхдээ бүгдээрээ бас нийтлэг байдлаар биш. Тодорхой хэсэг нь мэдээлэлтэй хэсэг нь зайлшгүй оюуны өмчийн хамгаалалт хийх хэрэгтэй байна гэдгээ ойлгоод явж байна. Оюуны одоо өмчөөр хамгаалагдах объект ч бол нэлээд олон байгаа шүү дээ. Одоо бидний бүтээж байгаа програм хангамж, гадуур нэвтрүүлээд байгаа үйлдвэрлэлийн шинэ арга технологи, эмчилгээний арга, үйлчлэгээний одоо технологи, ноу хау гэж ярьдаг шүү дээ. Ерөөсөөс бусдаас ялгарх тэр шийдэл бүтээлч үйл ажиллагааны одоо зүйл бүр бол оюуны өмчийн хамгаалалтанд орох боломжтой. Бусдаас өрсөснөөрөө эргээгээд тухайн хүний санааг хулгайлах боломжийг хаана. Хулгайлах юм бол та надад мөнгө төлөө гэдэг одоо боломжинд ирэх хууль зүйн хамгаалагдсан байхгүй. Тэгэхээр одоо ашигтай загвар, бүтээгдэхүүний загвар, шинэ бүтээлийн патент, барааны тэмдэг хоёр дахь нь, гурав дахь нь зохиогч ирэх. Зохиогч ирэх бол илүү одоо дуу хөгжмийн бүтээл, урлагийн бүтээл, програм хангамж тал руугаа. За ном бүтээлүүд бас байгаа. Барааны тэмдэг бол үндсэндээ брендийг хамгаалж байгаа. Одоо энэ жишээл танай өнөөдрийн нэвтрүүлгийн терминал 1 гэдэг үг, энэ лого, энэ бүх юм чинь танай брэнд оюуны өмч. Энийгээ бүртгүүлж хамгаалах асуудал яриад байгаа. Тийм. Тэгэхээр одоо соёлд суралцж байна. Ер нь оюуны өмчийг хамгаалах тэгээд бараг 40-50-аад итгэмж төлөөлөгчтэй болцсон. Тэгээд хоёр дахь нь бол түрүүний чиний асуудаг яг энэ оюуны өмч гэдэг юм чи өөрөө гэрээний бүр салшгүй хэсэг байгаад байгаа. Хөрөнгө оруулалт татах гол зүйл. Тухайн хүнтэй гэрээ байгуулах гол шалтгаан. Эсвэл бол гэрээний одоо агуулгын нэг хэсэг. Одоо компани дээр жишээлбэл гаднаас хөрөнгө оруулагч өрлөө гэж бод. Тэгэх юм бол тэр оюуны өмчөө гэрчлэгтэй байвал тухайн компани үнэлгээ өсдөг. Хов авсан гэрчлэгээгүй санаан дээр бас баталгаатай хөрөнгө оруулалт орж ирдэггүй. Тэр нөгөө бизнесийн харилцаанд эн чинь өөрөө нөгөө салшгүй нэг хэсэг болчиход байгаа учраас би нөгөө гэрийн даалгавраа хийх чухал зүйл мөн шүү гэж яриад байгаа. За тэгээ түрүүний нөгөө нэг гэрээ байгуулах тий одоо гэрээ байгуулагдах үеийн одоо тэр бол маш олон асуудал байна л да. Тэгээ тэрийг хоёул яг гол зүйлүүдийн бол дурдаад ярьчих гэж бодож байна. За хамгийн ихнийх бол гэрээний ерөөсөө гол нөхцлөө ярих асуудал байна. Англиар term sheet гэдэг байгаа. Бүр гэрээний дэлгэрэнгүй драфт руу орохын өмнө яг энэ гэрээний гол нөхцлүүдээ чагсааж бичдэг. Тэгээ энэ дээрээ тохирдог. За жишээлбэл хөрөнгө оруулалтын гэрээ гэж ярихад хөрөнгө оруулалтын үнийн дүн. За хөрөнгө оруулалт хийх хуваар, хугацаа. За компани дээр хөрөнгө оруулахаар бол компани удирдлагын асуудал, захирал, санхүүгийн удирдлагыг хэн хийх вэ? Дотоод хяналтын асуудал. За хамтраад магадгүй барилга байгууламж барих гэхэд төслөхийн удирдах уу, төсөл хэрэгжүүлэх хугацаа, хоёр талын оруулах хөрөнгө оруулалтын хэлбэр. За нэг нь газраар хөрөнгө оруулъя, нөгөөх нь мөнгөөр хөрөнгө оруулъя. Магадгүй тусгай зөвшөөрөл авах одоо бит бус үйл ажиллагаа, хөөцөлдөх ажиллагаа. Энийг хэдээр үнэлэх юм. За хинэн барилгын ажлаа ахлах юм. За эргээгээд төсөл амжилттай ирсэн дараа яаж хувааж авах юм ашиг. Хувь хэмжээд авах юм. Сард хэдэн удаа хуралдах юм. За ямар талбай авах юм, яаж авах юм. Гэт ингээд бол тоочод байвал барахгүй. Үндсэндээ бол тоо хэмжээ, үн, хугацаа гэдэг зүйл бол юу байгаа. Тэгээд дагалдаа дахиад явах нөхцлүүд бол гэрээ амжилтгүй бол яах юм? Төсөл амжилтгүй бол яах юм? Зогсвол яах юм? Яаж энэ гэрээнээс гарах юм? Буруутай тал нь ямар хэмжээний хариуцлага хийх юм? Торгуул төлөх үү? Алтан төлөх үү? Мөнгөө буцааж өгөх үү? Авсан хөрөнгө оруулалтаа. Яаж хувааж өгөх юм? Яаж одоо торгуулалтаа өгөх юм? Ингээд гол нөхцлүүд бол айгүй их байгаа. За тэгээд бичгээр хийх асуудал байна. Яг амаар хийх хэлцүүд бол дийлэнхийг эзэлж байна. Тодорхой тооны гэрээг бол бичгээр хийж байна. Хүү дотоосон гэрээ, зуучлалын гэрээ. Ингээд 90% заасан нэлээдгүй гэрээг. Яг энэ бизнесийн харилцааны гэрээг бол угаасаа ямар ч хуульч амаар байгуул гэж зөвлөхгүй. Заавалчгүй бичгээр байгуулж иж сая баримттай үлдэнэ. Тэгэхээр ер нь бол бүх гэрээг л бичгээр хийх шаардлагатай гэсэн үг. За тэгээд
хоёр тал бол үүсч болох эрсдлээ гэрээндээ заадаг. Force majeure буюу нөгөө гинтийн болон давчгүй хүчин зүйлийн нөхцөл тааруул яах вэ? Хинч хариуцлага хүлээхгүй. Тэгвэл хэр хугацаагаар гэрээ зогсох вэ гэдэг ингээд байдаг. За тэгээд цаашлах юм бол нөгөө гэрээ байгуулах эрхтэй эрэхгүй этгээдээ гэрээнд бас тусах асуудал. Захирал нь байна уу, тузын дарга нь байна уу? Итгэмжл байна уу, хурлын шийдвэр байна уу? Их хэмжээний хилцэл мөн үү? Гэ тэ зөвшөөрөл авсан байх асуудал яригдана. За тэгээд орон сууцтай холбоотой хэлцэл хийж илээ гэж бодоход хамтран өмчлөгч нар байна уу? Тэдний зөвшөөрсөн юм уу? Тэдний зөвшөөрөл итгэмжл байна уу? Гэт асуух шийдтэй. За шаардлагатай бол нөгөө барьцаалагдсан хөрөнгө энтертэй бас гэрээ хийж болдог. Тэгэх юм бол тэр хөрөнгийн мэдээллийг тусгана. Тийм. За тэгээд дахиад нөгөө нэг хуулийн этгээдийн тамга тэмдэг дарагдсан байх. За дахиад нөгөө нэг гэрээнд байгууллагад анхаарах асуудал бол гэрээний хавсралтуудын асуудал байна. Манайхны одоо нийтлэг алдаа гэвэл нэг хоёр хуудас гэрээ. Нэг хоёр талын гар үсэг зурцсан. Хавсрал гэдэг юм байдаг. Тийм. Тэгэхээр нөгөө гэрээний хавсрал гэдэг бол гэрээний салшгүй хэсэг гэдэг гэрээнд заагаад өгч байгаа шүү дээ бид нар. Тэгээд тэр хавсралтууд байж энэ гэрээ хийгдэж байгаа байхгүй юу? Наад жил хоёр гэрээ байгуулж байгаа эргэн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гишлээ эрдэнэ хуулийн хуулбараас эхэлж байгаа. Шаардлагатай бол дүүрэн. Тухайн гэрээний зүйл болсон хөрөнгийн гэрчилгээ, мэдээллүүд. За тэгээд дахиад саяных шиг юм том хэмжээний гэрээн дээр бол ажлын хуваар, хөрөнгө оруулалт хуваар, барилгын ажлын зөвшөөрөл, газрын зөвшөөрлүүд айгүй олон баримтууд байдаг да. Бараг ботном шиг л тийм хавсралтуудтай гэрээ байдаг хэвгүй юу? Тэгэхээр энэ дээр айгүй сайн анхаараасай л гэж боддгийн. Яг хөө тэгээд гэрээ болгохны төрлөөс хамаарат бол өөр байгаа. Хавсралтууд нь яг юу байх вэ? Яах юм хүү гэдэг. За тэгээд гэрээнд тусах бас нэг асуудал бол юу вэ? Хариуцлага асуудал. Гэрээ өөрөө хариуцлагын заалттай байж иж тухайн гэрээ одоо хэрэгжүүлэх хөшүүрэг нь явж идэг гэсэн үг. Томоохон бүр ингээд гэрээ хэлцээр бол барьцаа баталан даалтыг эрсдлийг бууруулах байдлаар оруулж өгдөг. Бид одоо жишээлбэл 500 сая хөрөнгө оруулалт хийя. Та надад нэг 500-аас 1 тэрбум үнэтэй орон сууцаа барьцаалаа гэдэг. Энэ бол гэрээний барьцаа. Банкны баталгаа авдаг. Одоо энэ төрийн тендерүүд дээр дандаа урьдчилгаа төрийн баталгаа, гүйцэтгэлийн баталгаа, чанарын баталгаа. Батлан даалт гаргадаг. Одоо өмчийн эзэн одоо компани дээр хэлцлээхэд одоо хувьцаа эзэмшигчний иргэнээрээ би энэ компани хүлээгөөг үүргийг батлан дааж байна. Нөхөх хариуцлага хүлээе гэдэг. За ингээ эрсдлээ буруулж болдог. Хоёр дахь нь бол анзыг тавьж өгдөг. Торгуул алдангийг гэрээнд тусгадаг. За торгуул гэдэг бол тодорхой одоо хувь хэмжээ буюу тогтсон дүнгээр бичдэг юм анз. За алданг бол хоног тутам гүйцэтгэх үүргийн үнийн дүнгийн тодорхой байр 1.5 хүртэл байр. Анзын нийт хэмжээ бол 50% сэтрхүүгээ заалдаг ба шүү дээ. Энэ дээр гарч байгаа нэг нийтлэг асуудал бол гэрээ байгуулж байгаа хоёр талын нэгэн дээр нь хоног тутам 1.5% алдан гэж тавиад нөгөөдгөн дээр нь алдангийн тавьдаггүй. Тийм. Эсвэл сар тутам 1.5% алдан эсвэл зүгээр сар тутам биш зүгээр л нэг удаа 1.5% алдан төлнө гэдэг санамсаргүй буюу санаатаагаар ийм гэрээ хийдэг. Тэгээ ялангуяа ийм төрлийн гэрээ орон сууц захиалан байруулах гэрээн дээр аюул их ажиглагдаж байна. Захиалагч та мөнгө хугацаанд төлөхгүй бол хоног тутам 1.5% алдан төлнө шүү гэчихэд гүйцэтгэгч барилгын компани хугацаанд төлөхгүй бол сар тутам 1.5% алдан эсвэл зүгээр л 1.5% алдан. Хоног тутам гэсэн үг байхгүй. Тэгэхээр нөгөө харьцангуй үнийн дүнтэй хариуцлах хэмжээ болчихдог байхгүй. Иргэн захиалагч тохиролтой болчихдог. Тэгэхээр ийм гэрээ бол маш их байна практикт. Тэгээд алдангаа нэхий гэхээр нэг гэрээний үнийн дүнгийн нэг 2-3% ч юм уу 5% тань тэнцвэр болчихдог. Барилгын компани нь бол эргээд өөртөө ашигтай айгүйх тийм хариуцлага тусгацсан байдаг те. За иймэрхүү зүйлүүд бол байна. За тэгээд дахиад гол бас нэг ярих зүйл гэвэл маргаан гаруй гэрээтэй холбоотой маргаан гарвал хаагур шийдвэрлэх вэ гэдэг. Энэ их чухал асуудал байгаа. Энийг яг иргэд одоо бизнес эрхлэгч хуулийн этгээдүүд ач холбогдол өгдөггүй. Гэтэл энэ өөрөө айгүй ач холбогдолтой нөхцөл байдаг. За зүгээр энгийн жишээ дурдъя надад тохиолдсон. Манай одоо үйлчлүүлэгчид Хонконгийн хуулийн этгээдтэй гэрээ хийсэн байдаг Монголын компани. Тэгээд тухайн Хонконгийн этгээдэн захиалагч тал
Монгол компани барилгын ажлын гүйцэтгэгч тал. Тэгээд гэрээтэй холбоотой маргаан гарвал Хонконгийн арбитраж шийдвэрлэл гэж заасан. Захиалагч тал ажлаа хэлэгчид мөнгөө өгдөг вэ. Нилээд түүний дүнтэй. 1 тэрбумаас дээш үний дүнтэй маргаа. За Хонконг руу шүүхтий гэхээр Хонконгийн арбитрийн зардал, арбитр дээр хөслөх хуулийн зардал асар өндөр. Тэрийг урьдчилж эхлээд өөрөөсөө гаргах хэрэгтэй. Монгол компани. Тэрийг гаргах санхүүгийн боломж байхгүй. За Монголын шүүхэд хандлаа хүлээж авдаг. Монголын арбитрт хандлаа хүлээж авдаг. Энэ бол Монгол улсаас гадна Хонконгод арбитраж шийдвэрлэх маргаан байна. Ингээд тэр компани маань энэ арбитрийн заалтаа тухайн үед одоо нэгт нэмбэ хандаж өөр ташигтайгаар томьёолог өгс болоод 1 тэрбумын үнийн дүнтэй дүнгээр хохироод үлдчихэж байгаа. Тэгэхээр энэ бол өөрөө асар ач холбогдолтой юм юу байдаг. Хаана би хандвал над ашигтай. Тэ? Нөгөө тал маань гэрээг зөрчүүл би яах вэ гэдэг бодох хэрэгтэй. Гурав дахь нь бол одоо яг саяны маргаантай уялдаад гэх юм уу нөгөө хуульч өмгөөлөгчийн хөлсийг гэрээнд тусгаж оруулах асуудал. Хэдийгээр өнөөдөр манай шүүхийн практикт яг хуульч өмгөөлөгчийн зардлыг нэмж хангаж байгаа тийм нарийвчсан хуулийн орчин байхгүй. Ийм практикийг бол шүүхийн практик тогтоогүй байгаа ч гэсэн гэрээндээ оруулаад явахыг би зөвлөдөг. Ингэхдээ илүү тодорхой хувь хэмжээгээр буюу үнийн дүнгээр тийм ерөнхий байдлаар биш. Гэрээний үнийн дүн байгаа ш тодорхой байгаа. Тэгэх юм бол тухайн үнийн дүнгийн 10-аас 30% орчим эсвэл тодорхой дүнгээр 5-10 20 саяар. Тэгчүүл ядаж бид бас гэрээгээ бариад шүүхтэй хандах боломж нэгдэнэ. Явандаа цаашлаад хууль тогтоомжийн хувьд юм уу магадгүй дүрм журмаа зохицуулах хэмжээнд юм уу ер нь энэ хуульч өмгөөлөгчийн зардлыг гэрээнд тусгадаг соёл маргаан гарвал буруутай талаас нь нэмж гаргуулдаг энэ жишг рүү шилжих ёстой. Тэгэх юм бол өнөөдрийн хэдэн 10 мянгаараа хэрэг дээр овоологдоод байгаа энэ иргэний шүүх, хэлбэр ажиллагааны шүүх хийн тоо бас тодорхой хэмжээнд би буурна гэж бодож байна. Яагаад тэгэхээр шүүх рүү арбитр руу очино хуульч өмгөөлөгч аавна гэдэг бол гин буруутай тал намайг бүр дахиад нуулсан хэмжээний өрөнд оруулах юм байх шүү гэдэг тийм болгоомжлыг төрүүлж ах хэрэгтэй. Хэрвээ гин буруугүй бол нэмж одоо хохирол одоо хөл өмгөөлж төлөхгүй шүү дээ. Тэгэхээр энийг одоо манай хуульч өмгөөлж санаачлаад одоо ярилж байна. Энийг одоо бид нар бүгдээрээ айгүй идэвхтэй бас дуурайд энэ практикийг бий болгох ёстой л гэж үздэг. За тэгээд цаашлаад одоо энгийн гэрээний тусах асуудал гэвэл нөгөө хаягийн асуудал байна. Гэрээлэгч эргэн хуулийн этгээд хөдөө орон нутгийн хаягтай юм уу? Хотын хаягтай юм уу? Хэрэв хөдөө орон нутагт хаягтай байвал хөдөө орон нутг руу гадагшаага шүүхтэн гэдэг чинь асар их зардал болдог шиг хөдөө орон нутг руу шүүхтэр чинь өөрөө бас зардалтай байна шүү дээ. Тэгнэ. Наанчил бензин тосны асуудал, томилтын зардал, байн хөдөө гадаа яваад ах уу? Энээс болоод хайж байгаа тохиол байна. Нөгөө нэг этгээд нь хөдөө орон нутгийн хаягтай анханасаа байсан хөдөөнөө амьдардаг. Тэгэхээр энийг бол гэрээнд энэ эрсдлийг яаж хаах вэ гэхээр боломж байдаг. Тэр нь яаж вэ гэхээр тухайн гэрээтэй холбоотой маргааныг одоо гэрээ хийж байгаа аль нэг талын хариаллын шүүхээр шийдвүүлнэ гэд гэрээнд заагаад өгчдөг. Жишээлбэл зээлийн гэрээн дээр зээлдүүлэгчийн хаягаар. Худалдаа авах гэрээн дээр одоо худалдагчийн хаягаар. Тэгэх юм бол тухайн одоо гэрээнд заасан хариаллын хаягийн хариаллын шүүх шийддэг. Энэ нөгөө нэг түрүү ярьдаг нөгөө гэрээлэгчээ судлах, гэрээний эрсдлээ тодорхойлох, тэрийг бууруулах одоо яг сонголог жишээ байхгүй юу? Тэгэхээр ингээ гэрээнд энэ үчлээ яриад байвал олон асуудлууд байна. Гэрээний онцлог төрлөөсөө ч хамаарч өөрөөр асуудлууд яригдана. Манай иргэний хувьд нэрлэгдэн заасан гэрээ, нэрлэгдээгүй гэрээнүүдтэй холбоотойгоор гэсэн үг. За баярлалаа. Миний дараагийн асуудал бол та сая дурдсан эрсдлийг бууруулахтай холбоотой асуудал. За гэрээний нөгөө талаа таньж мэдлээ, хувь зүйн магадлагаагаа хийлээ. За зарим нэг зүйлс дээр эрсдэлтэй гэдэг юм уу? За эсвэл тухайн гэрээ бүхэлдээ эрсдэлтэй харагдлаа. Тэгэнгүүт эрсдлийг бууруулах боломжууд нь ямар боломжууд байдаг вэ? За эсвэл шууд за энэ гэрээг байгуулах боломжгүй байна гэд татгалзах ёстой байдгүй. Энэ талаар та тайлбар хийлээд өгч. За
гэрээний өмнөх хуулийн магадлан шалгалтын одоо үр дүнд одоо хууль зүйн дүгнэлтэд зааснаар гэрээний гол зүйл за жишээлбэл ашигт малтмалын тусгай шуурл, барилгын ажлын шуурл, за магадгүй газар эзэмших эрх, өмчлөх эрх, орон сууц. Эдгээрийн болвол нөгөө эрх нь хүчингүү эсвэл туслагдцсан эсвэл бүр хүчингүү болох юм айхт том эрсдэлтэй болвол за ийм тохиолдолд бол тухайн гэрээ цаашд явахгүй бах. Гэрээг байгуулахгүй байж болох бах. Гэрээг байгуулахгүй байх хэмжээний эрсдэл байхгүй бол гарч ирсэн эрсдлүүдийг одоо бууруулах, эрсдлээ хаах хуулиуд руу орно. За жишээлбэл татврын өртөө, нийгэм даатгалын өртөө ийм тохиолдолд бол тухайн худалдаж байгаа тал нөгөө юмаа зарж байгаа талаар хариуцлагаар гэрээнд сууж болно. Энэ бол гэрээгээр эрсдлийг хааж байгаа нэг хэлбэр. За хоёр дахь нь ер нь жоохон асуудалтай. Үр төлбөрийн, за шүүхийн маргаан ч юм уу, за магадгүй хувьцаа эзэмшигчийн хувьдаа ч юм уу. Тийм тохиолдолд бол гэтэл шалгалт хийлгээд байгаа би аюул хэмжээний хөрөнгө оруулалт хийхээр байдаг. Энэ тохиолдолд бол барьцаа батлан даатгалтыг оруулж ирдэг. Эрсдлийг буруулахаар. Өөрийнхөө оруулж байгаа хөрөнгө оруулалтын дүнтэй уялдуулаад. Эхлээд би 100 саяг оруулна. Дараа нь дахиад 100 сая. Тэр болгондоо жишээлбэл хувьцаагаа ахиулж авдаг тийм хуулиур байна. Алхамаар. Эсвэл барьцаа, хөрөнгө барьцаалдаг. Машин, орон сууц, бусад хөрөнгө, тоног хөрөнгөчүүд тий баталгаа болгож оруулдаг. За 3 дахь эрсдлийг буруулах нь бол тодорхой хэмжээнд хариуцлагыг өндөржүүлдэг. Хэрвээ чи энэ эрсдлийг гаргаад гэрээг зөрчих юм бол энээсээ хэд дахин өндөр дүнтэй хариуцлага өрнө шүү. Өндөр хэмжээний торгуул. За хугацаанд мөнгө төлөхгүй бол алданг тий. Зээлийн гэрээнд жишээл алданг тавьдаг. За дээрэс нь яг юу байдаг? Баталгаа гэвэл нөгөө нэг компани нэр дээр байгаа эрх хөрөнгөтэй холбоотой гэрээн дээр бол хувьцаа эзэмшигчээр нь ордог. Бүр цаашлаад захирлаар нь ордог. Би өөрөө бүртгүүлье. Би өөрөө хяналтаа авъя. Тэгэхээр нүг хяналт удирдлагын механизмуудыг хийж өгөх байдлаар эрсдэл алдангыг бас бууруулах тийм механизм бас байгаа. Тийм. Тэгэхээр нөгөө гэрээний төрөл тухайн хуулийн шалгалтын үр дүнд гарсан эрсдлийн хэр хэмжээ ноцтой биш үү те? Тэрүүгээр бол юу ч гэсэн үг. Одоо жишээлбэл хоёул энгийн жишээ авъя л да. Орон сууц захиалах гэрээн дээр одоо иргэн хүн манай фирмыг хөслөөд явсны кейс байдаг. За тэгээд нисгэд баригдчихсан орон сууц дөнгөж суур цутгаж эхэлчихсэн. Яг орон сууц нь босоог байсан. Тэгээд тухайн компани мэдээллийг бол нээлттэй байдлаар шалгаж байгаа. Нэмэх нь нөгөө түрүүний ярьдаг шүүхийн хэрэг маргааны хувьд. Ингээ 2-3 мэдээлэл шалгахад бол үндсэндээ шүүх дээр дуудагдаад эхэлсэн компани. Дээрэс нь одоо маа нөгөө иргэдчэн одоо сошиал медиа фейсбુક дээр ч юм уу хохирогчдын групп гэж нээчдэг. Тухайн залилан төртөөд байгаа. Эдгээр орон сууцаа өгөхгүй байна. Давхарцсан захиалга авч байна. Шүүхийн асуудал үүслээ. Цагдаад хандлаа. Тиймэрхүү тийм мэдээлэлд орсон компанидэр бол гэрээг шаардлагагүй. Тэгэхээр тэр мэдээлэл нь бид нар үйлчлүүлэгчтэй өгөөд үйлчлүүлэгч маань бол нөгөө гэрээ байгуулахгүй хэмжээний тэр эрсдлийг бол юу чадахгүй гэсэн бид нар гэрээгээр хааж чадахгүй. Нэгэнт асуудалд орсон компани дээр дахиж дараагийн хохирогч болж орно гэсэн үг. Тэгээд тэр хүн маань бол гаднаас холбогдсон хүн байсан Монгол иргэн. Тэгээд гэрээ байгуулахаа болоод өөр орон сууц сонгоод ингээ амжилттай явуулсан тохиол байгаа. Тэгэхээр энэ бол зүгээр энгийн жишээ. Ойлголоо. За миний дараач асуулт болохоор за миний анзаарснаар манай зарим иргэн хуулийн этгээд бусдад гэрээ байгуулахдаа Google-ээр цахимаар интернетээр тий за худалдаа авах гэрээгээ хайчдаг. За тэгээд нэг юм ерөнхий агуулгатай драфт байдаг. Тэрэн дээрээ нөхөж хүчээд бусдаа гэрээ байгуулдаг. За ингэж гэрээ байгуулах нь ямар эрсдлүүдийг дагуулах боломжтой вэ? Энэ ер нь зөв үү гэж асууя. Гэрээний хувьд за хүн болгон болвол хэрэгцөөч хуульч юм үүлж биш. Тэгэхээр гэрээг бол үндсэндээ яг мэргэжлийн хуульч мөөлөгч нар бол бэлдэж байгуулах нь сонгодог утгаараа зөв.
Гэхдээ зарим тохиолдолд хууль зүйн хөссөө хэмнээд ч юм уу эсвэл тийм хүн олдохгүй яаралтай юм цаг тулцсан асуудал дээр интернет байгаа бэлэн загвар ашиглаж байна. Тэгэнгүүт яг тэн дээр гардаг гол асуудал бол гэрээнийхээ агуулгыг бүрэн тусгаж чаддгүй. Маш товчхон гэрээ хийдэг. Одоо түрээсээ харилцаа дээр нийтлэг тохиолддог. Жишээлбэл салгаж болох засан сайжруулалт, салгаж үйл болгоцсон сайжруулалт, дамжуулан түрээслэх эсэх асуудал, төлбөрөө яаж өгөх вэ, барьцааны асуудал, хариуцлагын асуудал, яаж хүлээлгэж өгөх вэ, яаж гарах вэ, хугацаанаас өмнө гаруул яах вэ, дараагийн үнийг олж өгөх үгүй юу, ямар торгуул хүлээх үү гэдэг. Ингээд түрээсээ харилцаан дээр орон сууц хүсэх харилцаан дээр гэхэд л айгүй их асуудал байгаа. Тавилгатай тавилгагүй юу, тэ? Ердийн ашиглалт яах вэ ийх үү? Яагаад ингэдэг вэ гэхээр болоод нь ч бол бас мэдж байгаа. Компани хууль, иргэний хуулийн дээр гэрээнд өөрөөр заагаагүй бол гэсэн үг байдаг. Эн чинь гэрээнд өөрөөр зааж болох асуудал байхгүй юу? Боломжийг хүмүүст олгосон, бизнес гэрээлэгчд олгосон. Тэр болгоныг өөрт ашигтай байдлаар нөгөө талдаа тохирлоод тусгах юм бол сайн нөгөө нэг бүрэн агуулгач хангах гэдэг байна л да. Тэгэхээр яг өөрийнхөө хүсэж байгаа санааг гэрээндээ бүрэн тусгаж чадахгүй хамгийн том эрсдэл гардаг. За тэгээд цаашлаад нөгөө нэг юуны асуудал байна. Маргааны хариаллын асуудал байна. Шүүхээр шийдүүлнэх тал арбитр заачдаг. Арбитраар шийдүүлнэх тал шүүх байждаг. Тий. Тэгээд ингээд одоо юу гэдэг өөрийнх нь одоо маргаанаа шийдвэрлэхээс ахуулаад эрсдэл үүсэж байгаа асуудал байна. За тэгэл зарим тохиолдолд тохирохгүй гэрээнүүд байна л да. Орон сууц төслөх гэдэг дөрөөсийн гэрээ авч тавьдаг ч юм уу. Магадгүй бараа бүтээгдэхүүн бөөнөр худалдаа авах гэрэн дээр зүгээр л нэг удаагийн худалдаа авах гэрээ хийдэг. Гэл юу байна. Ер нь зөрчлөөд бол байна. Тэгээд яг тэрийг би бас буруудах чадахгүй байна л да. Тийм мэдээж яг тэр тохиолдолд ер нь бол хууль шимгүүлж хандаал үүсгэх хэрэгтэй. Тэгээд ямар хэмжээний үн хөс гарах нь те өөрөө бодоод. Тэр тусмаа тухай гэрээ хэлцэл өөрт нь хэр ач холбогдолтой гэж үзэж байгаа юм те. Тэр хэмжээгээр хуульчд хандах нь зүв байх гэж бодож байна. За миний дараагийн асуулт болохоор та нэвтрүүлгийн эхэнд ярьсан за гэрээ байгуулахдаа иргэн хуулийн этгээдийн нийтэд гаргаж байгаа түгээмэл алдаануудын нэг нь бол за татвараас зайлсхийх зорилгоор дүр үзүүлж гэрээлцэл хийж байгаа тохиолдлууд байна гэдэг. Тэгэхээр энэ яг юу хэлж байгааг та нэг жишээн дээр тайлбарлаад өгөөч. Бас яг ямар эрсдлүүд гарч ийн ийм гэрээ байгуулсны улмаас. За хамгийн нийтлэг тохиолдож байгаа жишээ бол орон сууцыг худалдаж байгаа боловч бэлгэлийн гэрээ хийж байгаа. Алхууч хэлцэл хийж байгаа. Энэ бол хүчин төгөлдөр бус хэлцэлт гэж тооцогдно. Яг тэгэхээр одоогор нэг орон сууц худалдаж байгаа тал 2% татвар төлдөг. Манай практикт худалдаж байгаа тал маань энэ татварыг чи төлгөө худалдаа авахчтай нэмж ярих гад байдаг. Үгүй гэвэл бэлгэлийн гэрээ хийнэ гэдэг. За эргээгээд энэ асуудал бол хүчин төгөлдөр бус болох юм эрсдэлтэй гэрээний харилцаа байгаа. Худалдаж байгаа талын тухайд худалдаа авсан талын тухайд ч тэр тоо хэмжээ байсан л да. Би одоо 2010 онд л одоо оюутан багтаа энэ чиглэлээр ихтгэл бичиж ирсэн баг. Нийт шилжиж байгаа гэрээний 40% эзэлжсэн бохгүй юу? Яг бодтойгоор бэлгэлж байгаа бол өөр асуудал байдаг. Хамаатан саатанда гэр бүлийн гишүүндээ. За яг зарим тохиолдолд хураах төс гэдэг. Яг үнэн бодтой. Нийтлэгээр бол ерөөсөө тийм биш. Цаагуур нь ингээл мөнгө шилжүүлсэн байгаа. Тэгэхээр энэ бол татвараас сухаж байгаа нэг хэрэг. За хоёр дахь нь бол нөгөө нэг газар худалдаж байгаа. За дахиад өөр бусад объект хөрөнгө тусгай шуурл худалдаж байгаа асуудал. Тэгээд дандаа үнийн дүнгээ багасгаж гэрээлдэг. За тэгээд үнийн дүнгээ багасгаж гэрээлээд төлөр мөнгөө шилжүүлчихдэг. Эсвэл юмаа шилжүүлж өгдөггүй. Тийм. Тэгээд нөгөө төлбөр шилжүүлсэн тал нь маргаан гараад гэрээгээ буцааж авлаа гэхэд нөгөө бага үнийн дүнтэй гэрээгээ явах уу? Яах вэ? Гэдэг асуудал. Бүр цаашлах юм бол хөрөнгө худалдаж аваад дахиж хөрөнгө оруулалт хийгээд засвар тогтчлт хийгээд ресторан юм ажиллуулад ингээ явж идэл нөгөө 8-аад буцах эрсдэлтэй болчихдог. Ингээ хийж байгаа бүх юм доголдох юм эрсдлүүд бол
айгүйх гарч ийн л да. Яг хав гэхдээ энэ татвараас нуух асуудлыг бол үе шаттайгаар хязгаарлаж байна. Ашмлын тухай шийдвэрлэгээ бол журам гарсан байгаа. Газрын татвар хуучин 30% байсан. Одоо 10% болсноор арай очиртай болчлоо. За орон сууц судалдах асуудал бол яг мэрсэр байцаар л байна. Бэлгэлэн гэрээ. Тэгэхээр ер нь бол энэ дүр үзүүлэх хилцэл бол бүгд байнгын эрсдэл дагуулдаг. Тэр ч байтугай банкнаас зээл авахын тулд хоёр этгээд хоорондоо хөрөнгө хөдөлгөх байдлаар юм уу хөрөнгө зээлээр хөдөлгөх байдлаар юу авч лизингийн гэрээ ч юм уу гэж байгуулж зохиомл юм одоо юу үсгэж юм л да. Тэгээд нөө асан зээлээ хоёулаа хуваагаа ичдэг. Тэгээд сүүлд нь маргаан гардаг. Нэг тал нь зээлээ төлж чаддгүй. Тэнгүүд энэ мөнгийг энэ тал авсан штэ гэхээр нөгөө талаа маргаан дуудаж чадахгүй. Ингээ өөрөө банкны зээлийг өрөнд ороод нөгөө талтайгаа шүүхтэд ингээд явж байгаа. Боттой кейсүүд айгүй олон байна. Нөгөө нэг яг хуульд нийцүүж буюу зохих утгаар нь үнэн зөвөр гэрээг байгуулж хэрэгжүүлээг үгэн л гор л доо. Тэр үр дагаврыг тэгээд хүлээж ийн. Тэгхтээ бол цаг хугацаа, хөрөнгө мөнгө, хуульчийн зардал гээд бүр хэд дахин илүү зардал гаргаж тэр эрсдлийг одоо юугаад авах үүрч байгаа байхгүй. Тиймэрхүү асуудал гарч лээ. Яг энэ хариулттай холбоотойгоор тодруулаад дахиад нэг зүйл асуухад за тухайн гэрээ хэлцэл нь хүчин төгөлдөр бус байдаг, хүчин төгөлдөр бус тооцогдож магадгүй гэдэг нь одоо юу хэлж байгаа? Та энийг нэг энгийнээр тайлбарлаад өгөөч. За жишээлбэл нөгөө бид мэдэндээ компани байгуулж байгаа аливаа гэрээ хэлцэл дээр компаниг итгэмжлэг үйлдвэрлэх хэрэгтэй итгэхэд захирал гаргах сурах хэрэгтэй. Захирал зураагүй хин нэгэн зурсан байлаа гэд зох итгэдийн зөвшөөрлгүй хэлцэлгээд эрдэнэ үеийн 56-гийн нэгийг авах. Хүчин төгөлдөр бус тооцох эрсдэлтэй. Энийг тэгтээ хүчин төгөлдөр бус тооцоолох шаардлага гаргаад шүүх хүчин төгөлдөр бус тооцдог. Яг тэр болтлоо бол ингэ яваад байдаг. Хэрвээ зох итгэдийн зөвшөөрлөө өгчих юм бол бас хүчин төгөлдөр бус хэлцэл хүчин төгөлдөр хэлцлийн чанараа хадгална. Компани дээр бол энгийн байдлаар юм байна. За тэгээ бусдад байдлаар дүр үзүүлэн хаалхавчилсан тий хууль зөрчсөн гэд айгүй олон бол тохиолдол байгаа штэ. Эрдэнэ үеийн 56-гийн нэг заасан. 10 тохиолдолж байна. Тэгээд саяны дээр нөгөө нэг орон сууц одоо худалдаж байгаа мөртлөө бэлгэлж байгааг хоёр гэрээ хийждэг асуудал. Тэгээ өөр хөшлийг халахлцуурлаар хийсэн хэлцэлгээд ингээд за гол нөхцөлөө андуурсан гэд ингээд носоо төрөглөө болмоос хийсэн хэлцэлгээд ингээд ялгаатай хэлцлүүд бол байна л да. Тийм. Тэгэхээр яг нөгөө хэлцэл гэрээнийхээ төрөл онцлогоос хамаарч хийгдэж байна. Практикт. За манай нэвтрүүлэгт 3 минут үлдсэн байгаа юм байна. Би танаас нэг ийм асуулт асуумаар байна. Та бүхэн сая гэрээ байгуулахад юун дээр анхаарах ёстой юм? За гэрээ байгуулагдаж байгаа үе шатн дээр юун дээр анхаарах ёстой юм талаар ярилцлаа. Таны бодлоор сайн гэрээ гэж юу н ямар гэрээ хэлцлийг хэлэх юм? Сайн гэрээ гэдэг бол хамгийн нэгдүгээрт гэрээнийхээ бүх нөхцөлийг бүрэн дүүрэн тусгасан гэрээг ойлгоно. Хоёр талууд. Хоёрдугаарт нөгөө нэг яриад байгаа миний хэлээд байгаа гэрийн даалгавраа бүрэн дүүрэн хийсэн. Гэрээнийхээ бүх нөхцөлийг тусгахын тулд нөгөө гэрийн даалгавраа хийх хэрэгтэй болж штэ. Гэрээлэгчээ судлах, нөхцөл байдлаа судлах, эрсдлээ гаргаж ирэх, тэр эрсдлийг бууруулах нөхцлүүдэд томьёолох гэдэг. Тэгээд бүх одоо нөхцөл байдлаа ширээн дээр ил гаргаж тавиад тэр бүх нөхцлүүд дээр нэг үрчлэн тохиролцоод гэрээндээ тусгаж чадвал энэ бол сайн гэрээ гэж үзэж болно. Гэрээн дээр тохиролцохгүй асуудлууд үлдснээс болоод маргаан давхлаад байгаа. Нэг тал нь үгүй гिचгээр нөгөө тал нь чи тэгэх хэрэгтэй байна. Энийг гэрээ байгуулахаас өмнө ил гаргаад ярилцаад нөхцлөө тохироод эрсдэл байл бууруулах хуулбараа арга замаа тусгаад ингээд явах байсан. Жишээлбэл одоо солилцоо байна, арилжааны гэрээ. За хөрөнгө оруулалт хийх гэрээ, эсвэл хувьцаа шилжүүлэх гэрээ. Чи хувьцааныхаа төлбөрийг төрүүлжтэл тэгвэл би хувьцаагаа шилжүүлнэ. Үгүй чи ихлэ хувьцаагаа шилжүүл тэгвэл би мөнгөө төлнө. Иннээс л гэрээг хэрэгжихгүй юучсан тохиол байдаг шүү дээ. Тэгэхээр энийг хоёр тал нь үгүй чи төрүүл гэдэг тийм. Энийг шийдэх механизм бол escrow дансны асуудал байдаг. Чи escrow дансанд мөнгө ич. Би хувьцаагаа шилжүүлчээ. Тэгээд данснаас над руу мөнгө нь орчихно гэдэг ч юм уу. Энэ бол нөгөө нэг яг бүх нөхцөл яг нэг үрчлэн тохиргол асуудал байгаа юм байна. Тэгэхээр ийм л гэрээг сайн гэрээ гэж хэлнэ дээ. Хоёр талууд бүх нөхцөлөө гаргаж тавиад бүгдэн дээр нь тохиролцоонд хүрсэн гэрэл сайн гэрэл гэж ойлгож байна. За өнөөдрийн урилгыг хүлээн авч манай нэвтрүүлэгт оролцож байгаа танд баярлалаа.
За үзэгч сонсогчдоо терминал 1-ийн хөтөлбөр хууль эрхцэн болон энэ удаагийн дугаар та бүхэнд хүрлээ. За мэрэгжлийн хуульч өмгөөлөгч та бүхнийг бусад этгээдтэй аливаа гэрээ хэлцэл байгуулахдаа заавал урьдчилан хянах таньж мэдэх ажиллагааг за чадвал өөрийнхөө хэмжээнд чадахгүй бол хуульч хандаж хийлгэж байгаараа хэмээн зөвлөж байна. За ингээд эх 7 хоногт эргэн уулзъя. Баярлалаа үзэгчдээ.